Зяасан бацхан сонсогчдоо UBM радио 89.3 Анс танин мэдхүү нэвтрүүлгээ та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр хөтлөгч Давка миний бий болон хөтлөгч шинэ байна. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгээр та бүхэндээ интернет гэж яг юу болох, хэрхэн үүссэн, хэрхэн хөгжсөн, яаж ажилдаг талаар мөн нэгэн Холливуудын жүжигчин бүсгийн одоо өнөөгийн Wi-Fi-г бий болгоход оруулсан хувь нэмрийн талаар та бүхэндээ ярих болно. За тэгэхээр эхний хэсгээрээ компьютер ба мэдээллийн эрен хэрхэн үүссэн талаар ярил л да. 1950-ад онд одоо дэлхийн 2 дугаар дайны дараа шинэ технологиуд эрчимтэй хөгжиж байлаа. За тухайн үед хамгийн дэвшилтэт төхөөрөмж бол компьютер байсан. За гэхдээ өнөөдөр шиг ингээл яг гар утсаа гаргаж ирээл шууд хэрэглэж болох юм карманд багтах юм жижигхэн төхөөрөмж бол байгаагүй. Тэр үеийн компьютер нь 7 тонн орчим жинтэй. Тэгээд өрөө дүүрэн хэмжээтэй 5000 вакуум хоолоо ашигладаг. Секундэд 1000 тооцоол хийдэг тийм компьютер байсан юм байна. Яа. За тэгээд эхний арилжааны компьютер болох Univac 1 гэж байгаа 1951 онд Америк нэгдсэн улсын тооллогын газарт ашиглагдаж эхэлсэн. За тэгээд үүнийг болохоор бизнесийн байгууллагууд, даатгалын компаниуд, төрийн агентлагууд сонирхоод 1957 он гэхэд нийт 46 ширхгийг борлуулсан юм байна. Тэгээд тухайн үед мэдээлэл гэдэг бол маш үнэтэй, олоход хэцүү. Тухайн мэдээллийг ингээд олон нийтэд дамжуулах нь одоо бүрч хэцүү байсан байна. Тэгээд компьютерт одоо ашиглагдсан өгөгдлийг ашиглахын тулд шуудангаар соронзон тууз гэж зүйл илгээдэг байсан юм байна. Одоо бол бид нар чинь ингээл гар утсаа гаргаж ирээл дэлхийн нийтэд ямар нэгэн мэдээллийг хуваалцах боломжтой болчиход байгаа шүү дээ. Тийм амархан болц тий. Тийм. За тэгэхээр яг 1950-ад нас эхэлж хөгжсөн гэсэн шүү дээ компьютер нь. За дараагийнх нь болохоор ARPANET гэдэг интернет эхлэл гэж байгаа. 1960-ад онд Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоот улсын хооронд хүйтэн дайнгид өрнөж байсан. Яг тухайн үед Америкийн батлан хамгаалах яам нэг зүйлийг маш ихээр бодож байлаа. Яг тэр нь яг юу вэ гэхээр хэрвээ бид нөрөө атомын бөмбөг унжихвал мэдээллийг яаж дамжуулж сүлжээ унахгүй байхаа гэдэг тал дээр бас нэлээд бодлогоширсан байна. За тэгээд 1969 онд ARPA буюу Advanced Research Project Agency буюу ARPANET нэртэй байгууллага сүлжээг бий болгоод дэлхийн хамгийн анхны компьютерийг бүтээж байсан юм байна. Компьютерийг бүтээж байсан биш, компьютерийн сүлжээг бүтээж байсан юм байна. За тэгээд анхны холболт нь Калифорний их сургуульд болон Стэнфордын судалгааны төвд болж исэн. Эхний илгээсэн мессеж нь логин гэсэн үг байсан байна. Гэвч сүлжээ нь хоёр дахь үсгээ илгээсний дараа унтраад, тиймээс анхны амжилттай илгээсэн мессеж нь ердөөл ил үсэг болон өв үсэг байсан гэдэг юм байна. 1983 оны 1 сарын 1-нд За энэхүү өдрийг болохоор интернетийн төрсөн өдөр гэж үздэг юм байна. За учир нь бол яг энэ өдөр бүх сүлжээ шинэ протоколд шилжсэн. За энэ одоо өмнөх саяны ярьсан сүлжээ бол бас нэлээд удаан хэцүү байсан байгаа шүү дээ. Тэгмүүд TCP болон IP гэсэн энэ сүлжээг үүсгэсэн юм. Энэ нь яг юу вэ гэхээр хүн болгон одоо яг нэг хэлээр ярьж эхэлсэнтэй адил компьютеруудын яг нэг хэл гэж үздэг. Тэгээд янз бүрийн сүлжээний компьютерууд хоорондоо ойлголцож чадах юм чадвартай болсон. Тэгээд TCP, IP гэдэг нь компьютерууд хоорондоо сүлжээгээр мэдээлэл солилцох үед ашиглагддаг одоо харилцаа холбооны нэг систем. За тэгээд энэ нь болохоор интернет ажиллах үндсэн суур механизм гэж ойлгож болно. Ерөөсөө л ингээд энэ тэнд байгаа, энэ тэнд өөр гэрүүдэд байгаа компьютеруудыг хоорондоо ингэж энэ системээр холбдог болж эхэлсэн юм байна. Тэгэл одоо үүнээс хойш мэдээллийн сүлжээ илүү олонд хилж илүү олон хүн байгууллага, улсууд интернетэд холбогдох боломжтой болсон юм байна. Би API гингүүд нэг юм орж ичлээ л да. Яг бага хахад нэг модем гэм ашигладаг байсан. Интернет холбогдохын тулд тэрэн дээр яг нэг API байдаг шиг санагдаад байна. Тэгээд компьютер дээр нь бас API сүүлд бас нэг юу орсон юм аа, com дээрээ мэдээлэл оруулах гээд тэгээд шилжүүлэх гээд тэгсэн чинь API-г нэхэд тэгсэн чинь Монголд болохоор яг хинхэн 192 168 10 энтертэй байт юм бэлээ. Нэг тиймэрхүү бас мэдээлэл мэдх юм байна. За дараагийнх нь болохоор Hedy Lamar гэж байгаа. Гоо цөглөн оюун ухаан гэдэг үндсэн тодорхойлолттой.
Тэр бол яг 1940-од оны Холливуудын алдарч жүжигчин байгаа. Түүх гэсэн үг л дээ. Тэгээд түүний үзэсгэлэнтэй гайхалтай байдал нь дэлхийн хамгийн сайхан эмэгтэй гэж нэрлэхэд хүргэсэн. Тэгээ яг түүний жинхэнэ сууд чанар нь техник инженерчлэлийн тал дээр байсан юм байна л да. За тэгээ Hedy Lamar нь цэргийн зориулалттай frequency hopping буюу давтамж өсрэлтийн технологиг ингээд оруулж ирээд өөрөө ингээд зохион бүтээсэн маягийн бас юм байна. За тэгэхээр frequency hopping буюу давтамжийн өсрэлт нь радио долгион дамжуулахдаа нэг сувг дээр тогтмол дамжуулахын оронд олон давтамжаар түргэн өсөрч дамжуулах технологи хэлдэг юм байна л да. За тэгээд найруулагч хөгжмийн зохиолч George Antle-ийн хамтаар 1942 онд зохион бүтээгээд патентжуулсан юм байна бүр. За энэ технологийн санаа нь мессежийг нэг давтамжаар бос байнга өөрчлөлтөд дамжуулж гадны тагналтаас хамгаалах зорилттой байсан юм байна. За тэгээд хэдийгээр тухайн үед энэхүү санаа нь ашиглагдаагүй ч 1990-ад оноос хойш Wi-Fi, GPS, Bluetooth зэрэг нь утасгүй технологид ер нь төлхөө ашиглагдах болсон юм байна л да. За тэгээд өөрөөр хэлбэл Hedy Lamar нь өнөөдрийн бидний утас Wi-Fi-тай амьдралын хамгийн анхны үндэс суурийг нь тавьсан хүн гэж тооцогдоод тийм тооцогддог юм байна. Бүр дээр үед юм биш үү гэж юм болоо. 20 дугаар зуунд л юм байна. За тэгээд түүний нэрээр Америкийн инженерүүд холбооноос жил бүр Hedy Lamar-ын шагнал олгодог юм байна. Ямар нэгэн тийм шагнал хүртээх нэрнжид шагнал олгодог юм байна. Тийм. За тэгээд одоогийн интернетийг бол одоо дэлхийн бараг бүх хүн л ашиглаж байна. Дэлхийн 5 тэрбум хүн интернетэд холбогдож байна. За тэгээд бараг бүх салбарт боловсрол, анагаах ухаан, худалдаа, улс төр зэрэг одоо интернетийг ашиглахгүй бол салбар байхгүй, хүн байхгүй болсон байна. За тэгээд 1 минут тутамд YouTube-д 500 цагийн видео нэмэгдэж идэг юм байна. За тэгээд одоо интернетийн үүссэн түүх нь бол нэг юм байна. Ирээдүйд одоо интернет яаж өөрчлөгдөх болоо? Би бол ингэж боддتي. Интернет одоо яг ямар нэгэн төхөөрөмжөөс ингээд гараад цацагдаад ингээ хүний утас компьютер ямар нэгэн тийм хэрэглээний юм цацагдж байгаа шүү дээ. Тэнгүүд ирээдүйд болохоор яг шууд утсан дээр Wi-Fi те. Яг одоо ч гэсэн дата мата гэж байгаа шүү дээ. Тэгтээ яг байнгын тийм сүлжээтэй газар байна гэж байхгүй. Датаг ашиглахад хүндрэлтэй үйдэж шүү дээ. Дата ч бас мөнгөөр авна. Тэнгүүд яг ирээдүйд болохоор Wi-Fi нэг шууд утсан дээр ингээд суурлаад за баг ирээдүйд утас гэж байхгүй шууд ингээд баг хүний нэг хэсэгч болчих магадгүй л дээ. Тийм бас чип гаргаад байгаа шүү дээ. Тэнгүүд яг хүний нэг хэсэг болчихч магадaltaй гэж бодоод байгаа интернетийг ингээд Wi-Fi төхөөрөмжийг тэгээ ингээд хүн хүссэн мэдээлэл ингээд шууд өөрийнхөө тархинд ингээд суулгаж авч байгаа жоохон одоо бодгоо жоохон аюултай санагдаад тань л та. Тий. Тэгээд миний бодлоор бол одоо хиймэл оюун ухаан илүү хөгжиж гин тэгээд хүмүүс бүр улам л одоо ингээд өөрийнхөө гараар өөрөөрөө юм хийх одоо дургу болоод байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд одоо интернеттэй бүх төхөөрөмжүүд одоо бидний ашиглаж байгаа бүхэн зүйл интернеттэй холбогдох цаг үе буюу одоо Internet of Things IoT буюу бүх төхөөрөмж ингээд сүлжээнд холбогдох ирээдүй ирж байгаа гэж харж байгаа. Одоо жишээ нь ихэд одоо яадаг чи робот одоо цэвэрлэгч шал угаадаг тийм робот бас байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд бидний хийдэг одоо ойр зургийн бүх ажлууд интернетэд холбогдоод ингээл өөрөө зүгээр гар утсан дээр ч юм уу ингээл удирдаа сууж идэх тийм үе ирэх болов гэж харж байгаа. Нэг талаараа бас наа чи айгу гоё юм шиг. Нэг талаараа бас жоох ингээд хүн төрлөختний ирээдүрөө харангууд бас жоохон бүрхэг юм шиг санагдаа тий. Хитрхи үржих бас жоохон тиймэрхүүлэх тий. Аюултай тал бий. За тэгээд өнөөдөр бол интернет хэрхэн үүссэн талаар, Wi-Fi хэрхэн бүтсэн талаар ярьлаа. Тэгээд интернет гэдэг бол одоо бидний ашигладаг зөвхөн одоо сошиал медиа, Facebook, Instagram, YouTube бол биш. Энэ бол интернетийг бүтээхийн тулд одоо маш их зүүн дайнаас сэргийлэх гэж тэмцэн инженерүүд зурвас илгээхийн тулд сервер унгаасан маш олон эрдэмтэн за тэгээд гоослонгийнхаа гадна оюун ухаанаараа түүхэнд бичигдсэн Hedy Lamar гэх одоо маш олон хүмүүсийн тусламжтай ингэ бүтсэн энэ бол ингээд шууд гарч ирээгүй ийм маш одоо бидний бол хамгийн их хэрэгэлдэг ийм зүйл байх нэ. За ерөнхийдөө ингээд хоёлаа нэвтрүүлэг өндөрлөхөд тий. За дараагийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ уулзтлаа түр баяртай. За баяртай.